Цаана уу өнөөдрийн туршилт маань бол 7 дугаар ангийн механик бүлэцтэй хүрээнд хийгдэх туршилт буюу биеийн хөдөлгөөний хурдыг тодорхойлох гэсэн туршилт суралцсан зорилгын хүрээнд хийгдэх туршилтыг ихт бэлэн болсон байна. За туршилтын хэрэглэгдэхүүний бүдэрээ харъя. За бид бүхний хувьд бол за тэгш зам буюу шулуун замыг ашиглана. За мөн тэрэгцэр за биеийн хөдөлгөөнийг туршлагын үднэс өөр төрлийн массууд ашиглаж байгаа. За одоо жишээлбэл 100 г ачаа, 10 г ачаа, за мөн 20 г, 50 г болон 20 г гэсэн ийм ачаануудыг ашиглаж туршлыг хийх гэж байна. За энэ дээр анхаарах чухал зүйл маань юу гэхээр энэхүү багжин дээр бол мэдрэгчүүдийг ашиглана. За мэдрэгч нь ямар үүрэгтэй вэ гэхээр эхний мэдрэгч, хоёр дахь мэдрэгчийн хооронд мэдээллийг бүртгэж авна. За мэдээллийг хаана гарах вэ гэхээр энэхүү багжин дээр мэдээллийг гаргаж ирэх байгаа. За бидний хувьд бол хурд хэмжих учраас за энд бол хугацаа болон хурдыг хэмжих функцтэй. За энэ дээр хурдыг хэмжиж авна. За хурдны хувьд бол хоёр мэдрэгч маань A болон B гэсэн хоёр мэдрэгчийн хооронд хурдыг хэмжиж авахар тохируулна. За мөн анхаарах ёстой нэг зүйл маань юу гэхээр хоёр мэдрэгчийн хоорондын зайг тодорхой утгатай байх хэрэгтэй. За энд бол 80 см буюу 0.8 м зайтайгаар тохируулсан байна. За мөн өөрсдөө дурын болон за 0.9 тэ 1 м гэх мэтлэнгээр энд бол сонголтуудыг хийж болно. Миний хувьд бол 0.8 м буюу 80 см-ийн хоорондын зайтайгаар тохируулсан байна. За анхаарах зүйлийн хувьд бол нэгдүгürt за шулуун зам маань бол тэгш хадруу дээр байрлах хэрэгтэй. За хэрвээ тэгш хадруу дээр биш тохиолдол тэрэгцэрийн хувьд өөрөө одоо өнгөрөх ч юм уу те ямар нэгэн одоо хөдөлгөөн хүч олгоогүй тохиолдолд эрхэм татахуучны үйлчлэлээр хөдөлгөөн хийж байдаг. За тийм учраас энийг бол тэгш хадруутай байрлуулах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол нэг анхаарах ёстой зүйл бол яг энэ хурдыг тодорхойлж байгаа тохиолдолд хамгийн дээдлийн цэг дээр дээдлийн хар зураасан дээр байрлуулах зохимжтой. Яг тэгвэл энэ хар зураасыг тухайн мэдрэгч маань голоороо одоо орсон тохиолдолд мэдэрч ажилтдаг юм байгаа. За тийм учраас эхний одоо дээдлийн хар зураасан дээр мэдрэгчийн одоо гэрлүүдийг байрлуулна гэсэн үг. За ингэж хэмжилтэн дээр анхаарах ёстой зүйлүүд байна. Хоёрдугаарт хоорондын зайг тухайн одоо хэмжих багажтайгаа зөв тохируулах хэрэгтэй. За багшийн хувьд бол 0.8 м буюу 80 см-ээр тохируулсан. За тэгвэл энэ хоёрын хоорондох зайг мөн тийм утгатайгаар байрлуулах нь зөв байна гэсэн үг. За дээр нь дахиад анхаарах ёстой бас нэг чухал зүйл юу гэхээр тухайн тэрэгцэрийг хөдөлгөөн хийж эхлэхэд татах ч юм уу, түлхэх ч юм уу, эсвэл дээр нь дарах ч юм уу те энэ тохиолдолд тодорхой эсэргүүцлүүд үүсч идэг, эсвэл нэмэлт хүч олгогдож идэг. Тийм учраас хэмжилтэнд одоо алдаа гарах магадлалууд маань нэмэгдээд явдаг гэсэн үг. За ингээд бүгдээ хэмжилтийг бол хийж эхлэхэд бэлэн болж байна. За хэмжилт хийхэд хамгийн эхлээд бол дээдлийн хар зураасан дээр байрлуулах гэсэн тийм ээ. За тэгвэл тухайн мэдрэгчийг яг мэдэрч эхлэхээс өмнө буюу тэг гэрэл асдаг хажуу талдаа. За тэгвэл тэр гэрлийг за асахаас өмнөх нь буюу те яг одоо эхний гарааны цэгийг бол зөв байрлуулах хэрэгтэй. За нөгөө талдаа бол эргэвч ашиглах нь бас зөв. Яг тэгвэл энд эргэвчин дээр бол үрэлт маань арай бага үсч байдаг. Тийм учраас энд бол эргэвчийг ашиглах нь зөв. За магадгүй зарим туршлууд бол хүүхдүүд маань дээр за шууд утсыг доош нь тохох ч юм уу те ийм тохиолдлууд байдаг учраас тэн дээр одоо утас болоод тухайн тэр тохсон битийн хоорондын эсэргүүцлүүд бол бас нэмэгдээд явдаг. Тийм болохоор энд бол эргэвчийг одоо үйл хөдлөх эргэвчийг ашиглах нь бас зөв байдаг. За дээр нь тухайн хэмжилтэн бол олгож байгаа хүчээ бас тогтвол байлгүй ер нь бол зөв. Энд бол 100 г ачаа ашиглаад энд дэлхийн татах хүчний үйлчлэлийг буюу татах хүчийг дэлхийн татах хүчийг одоо ашиглаж энд хүч олгож байна буюу жигд хүч олгож байна гэж ойлгох хэрэгтэй. За ихэнх тохиолдлын бүгдээр ямарчсан ачаагүйгээр хэмжилтийг хийж үзье. Тухайн тэрэгцэрт маань ямар нэгэн төрлийн ачаа байхгүй буюу тэрэгцэрийн өөрийн яг
масс байгаа. За дээр нь бол мэдрэгчийг ашиглах үүднээс энэ дээр нь энэ слайдыг байрлуулсан байна. За нэг бол өөр төрлийн зүйлүүдийг ашиглах бүрэн боломжтой байгаа гэсэн үг. За хурд бол тэг зууны 97 м/с гарч байна. За эхний хэмжилтийн хувьд бол ямар нэгэн дээр нь ачаа байхгүйгээр хэмжилтийг хийсэн. За ийм тохиолдолд хурд маань тэг зууны 97 м/с гарч иж байна гэсэн үг. За хоёр дахь хэмжилтийг хийж эхлэх бэлэн болж байна. За хурдан дээр нь тохируулна. За AP-ийн хооронд байна. За хоорны за 80 см байна. За хурд маань тэг зууны 81 м/с. За хоёр дахь хэмжилтийн хувьд бол тэрэгцэр дээрээ 100 г ачаа тавиад хэмжилтийг хийсэн. Гурав дахь хэмжилтийн хувьд бол ачаагаа 200 г-аар нэмээд буюу нийтдээ 300 г ачаа ашиглаад туршилтаа хий. За ийм тохиолдолд тэрэгцэрийн хурд маань хэрхэн өөрчлөгдөж байгааг бүгдээр ажиглая. За амжилтыг эхлэе. За хурд маань тэг зууны 72 м/с гарч иж байна. Тэгэхээр хурд маань бол ачаа нэмэх тусам хурд маань тодорхой хэмжээнд багасч энэ энэхүү хэмжилтээс харж болох нэ. Өнөөдрийн туршилтаар бид хүн шулуун замын хөдөлгөөнийг судлаа. За шулуун замын хөдөлгөөндөө тодорхой хурдыг хэмжиж авлаа. 3 нөхцөлтэйгээр тэрэгцэр ачаатай 100 г ачаатай мөн 300 г ачаатайгаар хэмжилтүүдийг тус хийхэд хэмжилтийн үр дүн маань л ачаа нэмэх тусам тэрэгцэрийн хөдөлгөөний хурд маань багасч байна гэдгийг харж болж байна. Энэхүү багажийг ашиглахгүйгээр мөн хэрхэн хэмжиж авах вэ гэдэг бас зүйлүүд байж болно. Яг тэгвэл иймэрхүү нөхцөлийн налуу автгаа ч юм уу те өөр мэдрэгч биш хугацаа хэмжигч за шугам те гэх мэт зүйлүүдийг ашиглаад за налуу автгаа дээр магадгүй жижиг төрлийн машинууд байж болно. Эсвэл бүрийн хэлбэртэй битүүд ч юм уу те тодорхой өнхрөх зориулттай өнхрөх боломжтой тийм битүүдийг ашиглаад тухайн биеийн хурдуудыг яг ямархуу хурдтайгаар хөдөлж байна гэдэг ийм хэмжих бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр зөвхөн энэ багаж гэлтгүүгээр өөр төрлийн багажууд ашиглаж бас хэмжлүүд хийж болно гэсэн үг. Дээр нь энэхүү багаж болоод тэгээ энэхүү туршилтын залгамж холбоо болсон механик хөдөлгөөний туршлуудыг хийх бүрэн боломжтой. За жишээлбэл саяын хэмжилтийн үр дүн, за дээр нь хугацаа хэмжиж аваад 8 дугаар ангид хурдтал тооцох, тэ за 9 дугаар ангид чөлөө туналтын болоод хүч тооцох ч юм уу те ийм туршлуудыг хийх ийм бүрэн боломжтой байдгаа. За бүгдээрэнд нь баярлалаа.